сайн байна уу? За өнөөдөр ингээд бас дараагийн аялагч маань бас араас аялахыг заавал ирлээ. За үзье бүр ингээд энэ ах маань бол гэр бүлээрээ бол визэнд орохоор манай байгууллагад мэдээлэл зөвлөгөө авахар ирсэн. Тухайн үед бол өөрөө туризм гэрээгээр орно гэсэн ойлголттой ирсэн бөгөөд өөрөө тодорхой хэлсэн ажилгүй ихбэр нь ажил хатан байгууллагад ажилладаг. Ажилтаа одоо энэ гэр бүл байсан юм аа. За манай байгууллагаас бол танд туризм гэрээгээр орох шаардлагагүй өөр дээр нь тоологдсон мал гэж байгаа учраас малчнаараа бүтээх боломжтой гэдгийг зөвлөөд малын аад авсан дээрээ 5 сая байршуулаад эхнэр хүүхдийн хамтаар одоо гэр бүлээр аялахаар ингээд амжилттай аялахыг эзээ хүлээн авсан байна. За материалаа 6 сарын 10-нд өгсөн бөгөөд хариу 8 сарын 3-нд одоо ингээд олгогдсон байгаамаа. Тэгэхээр визний гаргалтын хугацаа маань ерөнхийдөө 50-аас 60 хоног байгаамаа. Тэгэхээр бас та бүхэн хүлээцтэй бас аялын визээ хүлээж байгаад хариугаа аваарай. Гарахгүй байна гэж хүндээд байгаа хүмүүс маш их байгаад байгаа. Тэгэхээр энэ визний гаргалтын хугацаа маань урттаа бол 60 хоног, богиндоо 50 хоног удаад хариу олгогдож байна. За ингээд энэ удаа бол манай байгууллагаас одоо тийз захиалга хийлгүүлээ, хилээр гарах зөвлөгөөгөө хилээр гарах баталгаа таяг авахар бол ирсэн байгаамаа. За ингээд та одоо манай байгууллага өөрчлөсөн үүсгэлийн сэтгэл маань таньд таалагдсан дээ. Бас цаашдаа аялын зөвсөж байгаа хүмүүстэй хандаж хэлэх юм байна уу? За ерөнхийдөө бол бид солонгос руу явах виз мэдүүлэхдээ одоо Facebook болон өөр мэдээллийн шугамудаар хайсан. Тэгээд бид НК-ийнхаа одоо лайвыг сонсоод за ямар ч эднийхээ өөрчлөлт үзээгээд 6 сар гэр бүлийн хамтдаа визээ мэдүүлэхээр ирсэн. Тэгээд бидний 6 сарын албаар визээ аяллахаа гэр бүлээрээ мэдүүлээд одоо аяллахаа визээ авсан. Бидний хувьд бол бусад газруудаас ямар даваа талын хэмжээ зөвлөгөө мэдээлэл аюул сайн өгч юм байна. Бусад газруудад бол бид нар бас өөрчлөлт үзчихсэн, мэдээлэл авсан гэдэг эднийх бол мэдээлэл бол аюул сайн өгдөг. Ингээд одоо аялын визээ гаргуулад авсандаа сэтгэл маш өндөр байна. Ер нь бол цаашаа гэр бүлийнхаа хүнийг бол мультивизэнд оруулах гэж бодолтой байгаа. Цаашдынхаа одоо юу виз захиалга болон тийзээ онгоцныхаа билетээ, буудлын хаяг гэдэг бүх одоо үйлчлэгийг бол эднийхээс авч байгаа. Одоо 100% найдвартай итгэлтэй юм байна гэдэг бол одоо харлаа. Одоо тийм өнөөдрийн байдлаар одоо бид 9 сарын 4-нд онгоцныхаа тийзийг захиалга өгсөн байж мөн бас цаашаа очиж одоо яг буудлынхаа хаягийг бас давхар ингээд захиалаа явж байгаа. Ингээд НК-ийнхаа хамт олон цаашдынхаа ажилтнууд өндөр амжилт хүсье. Цаашаа дүүжлүүлэх хүсэлтэй бүх хүмүүс эднийхээр ирж мэдээлэл аваарай гэж захиж хэлье да. За танд ч бас аяллаа замд амжилт хүсье. Цаашдын амжилт нь өндөр амжилт хүсье. Тэгээд аялын виз зөвлөгөөнд манайхаас мэдээлэл зөвлөгөө аваад үлдээ заах бүрэн боломжтой гэж бүгдийг хэлмээр байна. За баярлалаа.